Эрхэм хүндэт барилга бүтээн байгуулалтын салбарын төлөөллүүдээ эрхэм хүндэт зочдоо та бүхэндээ энэ үеийн амар амгалан айлтгая. За Mac Group яагаад өөрөө уул уурхайн үндэсний компани гэж одоо анх үйл ажиллагааныхаа зорилтыг бид нэр тодорхойлж ирсэн. Ер нь геолог хайгуул уул уурхай үйлдвэрлэл. Уул уурхайн бүтээгдэхүүн дээр цаашдаа нэмүртэг шингэсэн одоо эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах ийм зорилттой одоо анх үүсгэн байгуулж ирсэн. Цаг үеэ эргэн санахад 2000-ад оны үеэс тэр боломж бас хангагдаад үйлдвэрүүдийг байгуулъя гэхэд барилгын материал үнэхээр Монгол улсад дутагдaltaй байлаа шүү дээ. Энэ цаг үеэс эхэлж одоо ер нь бид нар бас энэ барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг судалж үзье. Монголынхаа эрдэс дүүхийн эдгээр түшгэлж барууны шилдэг техник технологиг Монголд нотгшуулж монголчууд бид өөрсдөө барилгын материалынхаа үйлдвэрийг байгуулах нь зүйтэй юм гэсэн ийм шийдэлд бид хүрж ирсэн. Энэ талаар одоо өнөөдөр миний бие Mac Group барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх одоо стратегийн шийдвэрийг хэрхэн гаргасан талаараа одоо бас та бүхэнд танилцуулъя гэж бодсон юм аа. За 21-р зууны дэлхийн эдийн засгийн өрсөлдөөн улс орнуудын хөгжил нь зөвхөн байгалийн баялагын нөөцөөр бус тухайн улсын үйлдвэрлэлийн чадамж, дэд үтсийн хөгжил, эрчим хүчний найдвартай их үүсвэр мөн инженерчил, технологийн ноу-хау, хиймэл оюун ухаанд суурилсан шинжилэл, боловсруулалтын төвшин болон нэмүртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвараар тодорхойлогдож байна. Нөгөө талаас дэлхийн геополитикийн өрсөлдөө эрчимжиж, бүс нутгууд зэвсэгт мөргөлдөөн, худалдаа, технологийн хязгаарлалт, нэмэгдэхийн хэрээр улс орнууд эдийн засгийн аюулгүй байдлаа шинэ өнцгөөс харах болсон. Нэг зах зээл, нэг нийлүүлэгч, нэг их үүсвэрээс хэд хараат байх нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Улс орн стратегийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх, эрчим хүчний хараат ус байх, нийлүүлэлтийн сүлжээгээ тогтвортой бие даасан байлгах нь хөгжлийн бодлогын төвд тавигдах болсон. Эрдэс түүхийн эдийн доторх химийн олон элементийн тус тусын онцлог, тэдгээрийн харилцан шүтэлцээ, химийн урвалын үр дагавраар ер усын бат бэх чанарыг бий болгодог цементийн хэрэглээ улс орны маань хөгжилтэй хамт өдрөөс өдөрт нэмэгдэж импортын хангалтаар шийдвэрлэгдэх болсныг магчууд бид анхаарч мэдрэн түүний үндсэн түүхийд болох шохон чулууны хайгуулын ажлыг одоогоос 25 жилийн өмнө эхлүүлж байлаа. Монгол улс эрс баялагын ариун нөөцтэй хэдий ч түүхийн эдээ боловсруулдаггүй экспортсон хэвээр байвал гадаад зах зээлийн савлгаа, үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн эрсдэл, импортын хамаарлаас ангид байж чадахгүй бөгөөд эдийн засгийн тогтворгүй хөгжилд төдийлөн ахиц гарахгүйгаас гадна орчин цаг үед улс орны тусгаар тогтнож эрсдэл үүсгэх магадaltaйг бид санаж байх учиртай юм аа. Харин баялгаа дотооддоо боловсруулж түүхийн эдээс нэмүртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх технологи, стандарт, инженерчилд суурилсан үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлж чадвал эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр, иргэдийн орлого, амьдралын чанарыг дээшлүүлэх бодит нөхцөл бий болдог. Манай өвгдөөц энэ л газар орныг сонгож цементийн үйлдвэрээ бариараа хэмээн захиж үлдээсэн мэд дорны говийн хөх цав нэртэй газар цементийн найрлагт орох шохон чулуу, шавар, нүүрс, төмрийн өдөр зэрэг нь 45 км-ийн тойрог дотор багтан оршдог. Энэ бүх эрдэс ашигт матмалын хайгуул судалгааны ажлыг бид өөрсдийн хүч хөрөнгөөр хийж
улмаар орд болгон баталгаажуулж үйлдвэрлэлийн технологийн шаардлагатай төвшөнд түүхийн эдийн олборлолтоо явуулдаг нь бүтээгдэхүүний чанар стандартыг тогтвортой хангах гол онцлог бөгөөд олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л үе шатыг өөрсдөө гүйцэтгэхэд нь магчууд бидний бахархал билээ. Аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа бол барилга байгууламжийн үндсэн материал болох цементийн чанар, нөгөө талаас цементийн үйлдвэрлэлийн хэмжээ нь тухайн орны хөгжлийн индексийн нэг үзүүлэлт гэдгийг дэлхийн зарим улс гүрнүүд үздэг. 102 жил ашиглах шохон чулууны нөөцтэй ордоо түшгэлэн цементийн салбарт 140 гаруй жил ажиллаж буй түүхтэй дэлхийд цементийн технологиг тодорхойлагч Дани Вант улсын FL Smith компанийг сонгож 2012 онд тэдний тоног төхөөрөмж технологиг Монголд оруулж ирэх нутагшуулах шийдвэрийг гарган гэрээ байгуулж байсан. Нийтдээ 330 сая $, хөрөнгө оруулалт бүхий энэ үйлдвэрийн гэрээ нь олон улсын худалдааны байгууллагын 2012 оны шилдэг гэрээ хэлцэл гэсэн шагналыг хүртэж байсныг өнөөдөр дурсахад таатай байна. Тухайн үед бидэнд технологийн олон сонголт байсан, хямд сонголтууд ч байсан. Тоног төхөөрөмж, барилгын хийцдэг гангийн чанар, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, хүчин чадалтай бүрэн хүрэх боломж, сэлбэг эд ангийн урт хугацааны ханган нийлүүл, цаашлаад технологийн хараат байдал үүсэх эрсдэл зэрэг олон хүчин зүйлсийг тооцоолж байлаа. Барилгын салбарт ажилладаг та бүхэн санаж байгаа баха. Саяхан ботал бид барилгынхаа дийлэнх цементээ ирээнээс авчирч хэрэгэлдэг байлаа. Монголчууд бидэнд зориулж ирээнд клинкерийн 2 том терм ажилладаг байсныг би өөрийн биеэр очиж үзэж танилцж байсан. Эндээс юуг анхаарч ойлгож мэдэрсэн бэ гэвэл цементийн чанарыг тодорхойлох барьцахдах бат бэхийн чанар, хадгалтын 6 сараас дээшгүй байх хугацааны горим, нунтаглалт, ширхжилтийн хэмжээ, агуулгадах химийн элемент зэрэг олон үзүүлэлт туйлын хангалтгүй бүрхэг байсан. Тэр тусмаа тухайн үед импортоор оруулж ирж байгаа цементийн чанарыг тодорхойлох багц лаборатори төхөөрөмж хэлийн бүсэж бас байгаагүй маа. Нөгөө талаар тухайн үеийн одоо вагон хүрэлцээ хангамж дутагдaltaй. Хэн одоо танил талтай нь вагон ашиглаж чаддаг. Танил талгүй нь одоо автомашинаар аюун өндөр өртөгтэй цементтэй тээвэрж барилгынхаа салбарыг хөгжүүлж исэн саяхан түүх одоо бид нар бүгд мэднэ. Тэгээ Монгол улс бол бас газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг. Тэгээд энэ чанаргүй цементээр барилга байсан дэлхийд бас одоо газар хөдлөлтийн хүчтэй бүсэд барилга нуралт хүн амын ихээр сүйдж байсан энэ тохиолдлууд байгалийн гамшиг гарч ирсэн саяхан хүртэл Турк улсад гарч ирснийг та бүхэн санаж байгаа баха. Ийм учраас МАК-ийн хамт олон монголчууд бид хамгийн сайн чанарын материалаар орон сууцаа зогслоож, үйлдвэрийн цогцлбороо босгож, зам гүүрээ барих ёстой. Эцэг үгдийнхээ өвлөөсөн газар нутгийн баялгаар хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэсэн ганцхан сонголтыг л хийсэ. Учир нь цемент барилгын салбарын үндсэн орц барилгын талхч гэж нэрлэгддэг төдийгүй улс орны хөгжлийн суур бүтээн байгуулалтыг бий болгох стратегийн бүтээгдэхүүн юм а. Барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зөвхөн бизнесийн шийдвэр бус. Эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэлийн бие даасан байдлыг хангах стратегийн шаардлага гэж бид тодорхойлдог. Хэдийгээр хөрөнгө оруулалтын өртөг 2 дахин өндөр байсан ч энэ сонголт нь олон улсын стандарт нийцсэн
бүрэн автомат бүхий робот лабораторид хүний хүчин зүйлээс хамаарах алдаагүй аюулгүй ажиллагаа болон чанарын тогтвортой хяналтыг өндөр түвшинд хангасан үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдөр Мак Евро цемент үйлдвэр нь 32.5-аас 62.5 маркийн цемент үйлдвэрлэхээс гадна тусгай захиалгаар улс болон хүчлэг, шүлтлэг орчин төсвөртэй өндөр чанарын цементийг үйлдвэрлэх боломжтой билээ. Бид дотоодын цементийн зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа хангаж Монгол улсын бүтээн байгуулалтын салбарт найдвартай нийлүүлэлтийн чухал их үүсвэр болж байгаа. Цаашид бид үйлдвэрийн хүчин чадлыг 1.2 сая тоннд хүргэн нэмэгдүүлж байгаль орчинд ээлтэй цементийн үйлдвэрлэлээ ногоон технологи руу хөрвүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн бүс нутгийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нийслэлийн налах дүүрэг болон Дорнот аймаг тус бүр нь 250 мянган тонны хүчин чадалтай клинкерийн терм байгуулнаа. Үүнээс гадна угсархад хялбар, контейнер хийц бүхий модуляр технологийн барилгын шийдлийг нэвтрүүлэхээр зорж байна. Энэ орон сууцны болон бусад зориултын барилгын үндсэн хийц хэсгүүдийг үйлдвэрийн орчинд урьдчилан бэлтгэж төслийн талбай дээр богино хугацаанд угсран ашиглалтанд оруулах технологи юм а. Цементийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх явцдаа барилгын суур түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна нэмэн үртэг шингэсэн импортыг орлох бусад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг тооцоолж байлаа. Иймээс барилгын чанар, дулаан хадгалал, бүтээмж, өртгийн үр ашгийг сайжруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй Монгол орны уур амьсгалд тохирсон дүүрэгч материалын шийдлийг судалж холбооны бүгд найрамдах Герман улсын Hess Group-ийн бүрэн автомат хийц бетоны үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулсан билээ. Тус үйлдвэрт үйлдвэрж буй Мак Евро блок нь хөнгөнжин, дулаан хадгалалт, дуу чимээ тусгаар, галын аюулгүй байдал, хэмжээний наривчлал, хялбар, энгийн хурдтай өрлөг зэрэг давуу талаараа барилгын бүтээмжийг нэмэгдүүлж, зардлаа бууруулах боломжийг Монголын барилгын салбарт бүрдүүлэн шинэ стандартыг бий болгосон юм а. Энэхүү бүтээний түүний гол нэг онцлог нь барилгын даацыг ихээхэн хэмжээгээр багасгаж хөрөнгө оруулалтыг хэмнэх, өртгийг бууруулах боломжийг бүрдүүлэхд оршдог. Манай үйлдвэрийг төр засгаас өндөрөөр үнэлж бүтээн байгуулалт олгодог дээд шагнал төрийн гэрээгээр шагнасан үндэсний үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтын үнд шин ач холбогдлыг маань баталсан гэж үздэг. Өнөөдөр Мак Евро блок үйлдвэр дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг хангаж байгаа ба өсөн нэмгэж буй эрэлт бүс нутгийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах зорилгоор улс болон Дорнот аймагуд буюу баруун зүүн бүсэд Евро блокийн салбар үйлдвэрүүдэд байгуулах судалгаа хөгжүүлэлтийн ажлыг нэгэнтээ эхлүүлсэн байгаа. За аж үйлдвэрийн цогцлборын эхлэл Мак Евро Виндор Винти гэдэг. За цемент болон блокийн үйлдвэрийг байгуулсан амжилт туршлагатай тулгуурлан манай хамт олон барилгын материалын үйлдвэрлэлийг дэвшил технологи олон улсын стандарт, чанар, инженерийн шийдэлд суурилсан кластер хэлбэрээр хөгжүүлэх зорилтыг тавьж ажиллаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2019 онд Евро стандарт нийцсэн Мак Евро Виндор буюу цонх хаалга шилэн фасадын үйлдвэрийг 2022 онд агаар сэлгэлтийн хоолойн Мак Евро Винти үйлдвэрийг 2023 онд барилгын болон төмөрлөх технологийн зориултын шохон үйлдвэрлэлийг мөн Японы аж үйлдвэрийн JIS стандартын шаардлага хангасан бетон зурмгийн үйлдвэрийг хүн даацын хуванцар бетоны үйлдвэрийг тус байгуулж
260 орчим сая $, гадагш чиглэх валютын урсгалыг дотооддоо үлдээгээд байна. Ингэснээр барилгын салбарт шаардлагатай түүхий үндсэн материалын нэгдсэн цогц шийдлийг хэрэглэгчид санал болгож байгаа билээ. Мак Групп нь өнгөрсөн хугацаанд уул уурхай салбараас бий болгосон ашиг орлогоо дараагийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад шилжүүлэн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд нийт 5.8 их 80 төгрөг буюу ойролцоогоор 3 орчим тэрбум $, хөрөнгө оруулалтыг хийлээ. Энэ бол байгалийн баялагийг зөвхөн олборлох бус нэмэн өртөгшин гэсэн үйлдвэрлэл болгон хувиргах стратегийн бодлогын бодит хэрэгжилт юм а. Манай компани барилгын материалын үйлдвэрлэлийн нэг онцлог давуу тал нь үндсэн эрдэс түүхий эдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрсдөө 100% эзэмшиж олборлолтой мөн бие даан гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл бид барилгын материалын үйлдвэрлэлийн гол орц түүхий эдийг гаднаас худалдан авах бус өөрсдийн нөөц олборлолт боловсруулалт дээр тулгуурлан Европ стандартын технологи чанар стандартын шаардлагатай нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд доктортой нийлүүлдэг доршдог. Энэхүү босоо интеграцчлсан үйлдвэрлэлийн загвар нь бүтээгдэхүүний чанарыг доктортой хадгалах, түүхий эдийн нийлүүлэлтийн эрсдлийг бууруулах, үн өртгийн хэлбэцлийг хянах, мэргэжлийн болон технологийн нэгдсэн удирдлагаар хангах боломжийг бүрдүүлж хэрэглэгчид чанар стандарт нийлүүлэлтийн найдвартай байдал өртгийн доктортой нөхцөлийг нэг дор бүрдүүлэх давуу талыг бий болгодог. Өөрсдөө үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид илүү ойроос шуурхай доктортой хүргэх зорилгоор өдгөө Улаанбаатар хотын зүүн, баруун, төвийн бүс болон Дархан хотод борлуулалтын төвүүдэд нэн ажиллуулж байна. Үүнээс гадна Өмнө Говь аймгийн Цагцэцгийн сум шинэ борлуулалтын төв байгуулах ажил маань дуусах шатанд орж дараагийн ээлжинд Өвөр ханга, Ар ханга аймгийн Зааг, Элсэн тасархай, Сайн шант хот мөн баруун аймагуудад борлуулалтын шинэ сүлжээг байгуулахаар төлөвлөсөн. Эдийн засгийн чөлөөт бүс болон хил орчмын худалдааны төвийг байгуулах замаар барилгын материалын экспортын зах зээл гарах асуудлыг ч судалж байгаа. Ингэснээр зөвхөн нийслэл төвтэй бус бүс нутгийн бүтээн байгуулалт, уул уурхай, дэд үтсийн төслүүдэд үйлдвэрсэн бүтээгдэхүүнийхээ хүртээмжийг нэмэгдүүлж хэрэглэгчдэд ойр найдвартай нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлнэ. Үйлдвэрчдийн хамгийн чухал капитал бол одоо хүний нөөцийн асуудал байдаг. Үйлдвэрлэлийн хөгжлийн нэг суурь нь технологиос гадна түүнийг эзэмшиж удирдан ажилуулах хүний нөөц гэж бид үздэг. Мак Групп нийт 7,000 гаруй ажлын байр бий болгосон бөгөөд өнөөдөр 5,000 гаруй ажиллагчид инженер техникийн ажилтнууд доктортой хөтөлмөр эрхэлж байна. Одоо 2,000 гаруй Монгол залуус барилгын материалын үйлдвэрийн салбарт ажиллаж Мак Билдинг Материалс брендийн 7 үндсэн үйлдвэрийн ажиллагааг 100% Монгол инженер мэргэжилтэнгүүд удирдан явуулж байгаа. Үндэсний үйлдвэрлэл бол зөвхөн хөрөнгө оруулалт бус Монгол хүн мэдлэг, ур чадвар суралцах, туршлага хуримтлуулах, хийж бүтээх, эх орноо хөгжүүлэх сэтгэл зүйн орчин бий болгодгийн бодит жишээ юм а. Монголчууд бид өөрсдөө шинэ технологи эзэмшиж, үйлдвэрлэлээ удирдах, мэдлэг оюунаа тасралтгүй дээшлүүлж, туршлагажиж байгаа нь улс орны аж үйлдвэрийн хөгжлийн нэг үндсэн суурь мөн гэж би үздэг. За ирээдүйн чадварлаг инженер мэргэжилтэнгүүдийг бэлтгэх нь үйлдвэрлэлийн доктортой хөгжлийн салшгүй хэсэг. Энэ бодлогын хүрээнд Мак компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш нийт 3.6 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарцуулжээ. Өнөөдөр манай үйлдвэрийн зарим удирдлага инженерүүд энэхүү хөтөлбөрөөс төрөн гарсан залуус байгаа нь хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт,
системтэй бодлогын бодит үр дүн тод жишээ билээ. Энэ бүхэн зөвхөн компани хүний нөөцийн бодлого ус Монгол улсад аж үйлдвэрийн шинэ үеийн инженер мэргэжилтэнгүүдийг бэлтгэх, мэрэгшүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хэлэхэд таатай байна. Үүнээс гадна үйлдвэр уурхайн үйл ажиллагаа явуулж буй орон нутгийг түшиглэн орчин үеийн төлөвлөлтөд нийгмийн дэд үз амьдрах орчны үндсэн хэрэгцээг зохицоор нь шийдсэн суурьшлийн бүс байгуулах ажлыг бид эхлүүлсэн. Энэ нь тухайн үйлдвэр салбарт ажиллаж байгаа залуусын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг гол одоо бас бүрдүүлэлтийн нэг хэсэг гэж үздэг. Үүний эхлэл болгон Өмнө Говь аймгийн 3 тэс суманд 1002 айлын орон сууц, 144 айлын таун хаусын төсөл энэ онд хэрэгжиж эхэлсэн. Энэ онд эхний 50 айлын орон сууцыг бид нар бас ашиглалтанд оруулах юм аа. За МАК компани үйлдвэрлэлийн цар хүрээг Тэлж Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Далан жаргалын суманд аж үйлдвэрийн цогцлбор байгуулахаар ажиллаж байгаа. За энэ хүрээнд барилгын материалын арга баруун шинэ үйлдвэр байгуулж нийт 45 төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрднэ. Эдгээр ган хийц, файбер цементэн хавтан, инженерчсэн чулуун хавтан, зэрэг, нэмийн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Герман, Австри, Итали зэрэг орнуудын дэлхий дээр тэргүүлэх дэвшил технологийн үйлдвэрүүд багтаж байгаа. Энэ зун хуунцар бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтанд орох ба цонх хаалганы профайл, хуунцар хоол, төрөл бүрийн савлгааны ууд, шууда, шахмал, хуунцар зэрэг үйлдвэрүүдийг Монголд үйлдвэрлэж эхэлнэ. Монгол улсын барилгын материалын салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа манай төслүүд нь зөвхөн импортын хамаарлыг бууруулах бус дотооддоо нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл цаашид бүс нутгийн зах зээлд экспортлох бодит боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ бүхэн зөвхөн МАК группын хөгжил дэвшлийн зорилт биш, Монгол улсын аж үйлдвэрийн жилтийн суурийг бэхжүүлэх, олон улсын зах зээлд үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн зорилт юм а. Аливаа улс орон хөгжих аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамгийн чухал хэдэн хүчин зүйлс байдаг. За энэ нь бол эрчим хүчний хангалтын асуудал, нефт бүтээгдэхүүний хангалтын асуудал, тээвэр логистик, мөн барилгын материалын үйлдвэрлэл. Энэ завшааныг ашиглан МАК группын хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийн талаар товч танилцуулъя. Үйлдвэрлэлийн өртгийн бүтэц зарим эрчим хүчний зардал чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал МАК Евро блок үйлдвэрийн нийт зардлын 5 орчим хувийг, МАК Евро цемент үйлдвэрийн нийт зардлын 20 орчим хувийг эрчим хүчний зардал эзэлдэг. Өнөөдөр МАК групп нийт 100 мегаватт хүчин чадал, 284.5 мегаватт цаг цэнэг хуримтлуурын систем бүхэн нарны цахилгаан станцын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Сэргэлэн, Хөгцав, Хөгнар гэсэн эхний 3 станцыг ашиглалтанд оруулаад байгаа. Мөн нарийн сухай цагаан сургын уурхайд нийтдээ 62.2 мегаватт хүчин чадал, 194.5 мегаватт цаг цэнэг хуримтлуур бүхэн нарны цахилгаан станцын төслүүд эд одоо хэрэгжиж байна. Үйлдвэр уурхайн өртгийг бууруулах, эрчим хүчний бие даасан байдал, зохистой хэмнэлттэй хэрэглээг бий болгох, үйлдвэрийн тогтвортой үйлчлэл ажиллагааг хангах, цахилгаан техник машин механизмыг түлхүү ашиглах, инженер хүлэмжийг бууруулах, ногоон технологи шилжих стратегийн чухал чиглэлд үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Үүний үр дүнд МАК Евро цемент, МАК Евро блок, МАК Евро виндор, МАК Евро винти үйлдвэрүүд нийт эрчим хүчний хэрэглээнийхаа 40-оос 60 хүртэлх хувийг нарны эрчим хүчээр хангаж түүхийн эдийн олборлтыг ухаалаг уурхай руу шилжүүлэх урчилсан бэлтгэлийг
хангаж байна. Монгол улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэдий ч дэлхийн эрчим хүчний их үүсвэрийн шилжилт тэр дундаа манай улсын экспортын гол зах зээл болох Бүгд найрамд Федералд улсын net zero бодлого нь нүүрсний урт хугацааны эрэлтэд бодит өөрчлөлт авчирч байгаа. Ийм нөхцөлд нүүрсийг зөвхөн түүхийн хэлбэрээр экспортлох бус нүүрс хүчлийг хамгийн бага ялгаруулах шилдэг технологийн дотоодын эрчим хүчний найдвартай их үүсвэр болгон ашиглах, цаашлаад гүн босруулж, нэмэгдэх шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Өнөөдөр Монгол улсын эрчим хүчний суурлагдсан хүчин чадал нь өсөн нэмж буй хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгаа. Системийн ачаал жилээс жилд нэмэгцээр байгаа. Үүний зэрэгцээ тодорхой хэмжээнд эрчим хүчний импортыг хараад байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал, аж үйлдвэрийн тогтвортой хөгжиж шууд нөлөөлдөг. Иймд МАК компани, дунд говь, өмнө говь, Дорнот аймагт орших өөрсдийн нүүрсний орд дээрээ түшгэлэн нийтдээ 630 мегаватт, баруун бүсэд 300 мегаватт чадал бүхий цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг зардлыг буурах, төвийн эрчим хүчний системд их үүсвэрийн нөөц бий болгох, эрчим хүчний найдвартай бие даасан байдлыг баталгаажуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Дэлхийн дахны геополитикийн нөхцөл байдал, нефтийн үнийн өсөлт, гадаад зах зээлийн эрэлт, хэрэглээний хэлбэлзэл зэрэг өртөг нэмэгдүүлэх хүчин зүйлсийн нөлөөг өөрсдөөс хамаарах боломжийн хүрээнд бууруулж хэрэглэгчтэй чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлэх боломжийн талаар МАК Group судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Тухайлбал нефтийн хайгуулын ажлыг говийн бүс нутагт хийж байгаагаас гадна боловсруулах бага хүчин чадалтай модуль үйлдвэрийн технологи, зураг цэцлийг боловсруулах чиглэлээр Америк нэгдсэн улс энэ компаниудтай холбоо тогтоон ажиллаж байна. За эцэст нь дүгнээд хэлбэл Монгол улс нөөц баялгаа зөв ашиглаж дотоодын үйлдвэрлэл, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний салбараа харилцан уялдаатай хөгжүүлж чадвал эдийн засгийн хувьд илүү бие даасан, тогтвортой, өрсөлдөх чадвартай улс болох бүрэн боломжтой. Хөгжлийн үндэс нь төр засгийн тогтвортой, тууштай бодлого, эрх зүйн таатай орчин, бодит хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, инновац, технологийн дэвшил, Монгол хүн бүрийн хөдөлмөрлөх чим эрмэлзэл, хичээл зүтгэл гэж тодорхойлмоор байна. Монгол улс зөвхөн түүхийн экспортлогч, орон бус, газрын хэвлэлдэх баялгаа боловсруулж, нэмэн өртөг шингээж, бүтээгч, үйлдвэрлэгч үндэстэн болох учиртай. Энэхүү ерөөлийн үгээр илтгэлээ өндөрлөөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.